Монголчуудын Эмчил радио 88-ны урлагийн дээр Сугатар болон сонсож би эрхэм сонсч үзэгчдээ өнөөдрийн амар амгаланг дахиалдах. 7 бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчид радиогийн 3 дугаар студиэс үдээ ачаар нэвтрүүлэг маань үрчитлээ мишээ X вариатагаар шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 12 минут болсон байна. Өнөөдөр 2023 оны 11-р сарын 24-ний баасан гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Мөөгийн гэрлээ найруулагч Арган болдын анхаарал ажиллаж байгаа. За өдрийн мэнд мөгийн. За өдрийн мэнд. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтраалагчаар хамар угаах баллон болон давс тиклин за мөн залуу насны эрдэс захиуртай скорж хамтраа ажиллаж байгаа. Баярлалаа. За өнөөдөр чинь үрчитлээ мишээ чи эхлэх би эхлэх үү? За өнөөдөр чинийхаар эхэлж байна. Чинийхаар эхэлж байна уу те? За эс түмэн жаргал гэдэг залуу. За Ж намсраа гэдэг хүний постыг хуулсан юм байна шүү заяа. Энэ Ж намсраа гэдэг хүн миний фэйсбુક нэ захгүй. Энэ хоёр ер нь хоёулаа миний фэйсбુક. Угаасаа бүр дандаа нэг илгийн нэг өөртөө тохиолцнууд нь бүр зүгээр кино шиг нүд. За одоо яах юм бэ? Томилолт гинэ. За томилтоор дархан яваад ирлээ. Ажлаа дуусгаад өглөө эртлэн босоод хот руу явах таксинд суух санаатай шин дарханд байрлах худалдааны төв рүү алхаж явтал нэг прус машин хажуу дээрээ зогслоо. Ахаа хот явах уу? Явнаа. За тэгвэл суучих би таныг таксинд суулгаад өгье. За гиснээр би машинд нь суугаад худалдааны төв дээр ирлээ. Өглөө эрт болохоор хүн сэрэг байна өө. Нөгөө залууч нь та машинда төр хүлээж байгаараа гэж хэлчихэд урдаа нэг хүн суулгах ч гэсэн такси дээр очиод жолоочтой юм яриа айлгсаад. Такснаа буцаж ирээд ахаа та тийшээ суучих. Тэр одоохон явна гэж хэлээд нөгөө такси руу заалаа. Би очиод арийнхын суудлын дээр суулаа. 2 цаг орчим боллоо. Явах шинж алах шүү. Намайг ирэхэд хоосон байсан 2-3 машины хүн дүүрээд яваад өглөө. Чи явах болоогүй бол би өөр машин хайхаас та гэд буух гэтэл ахаа би таныг худалдаад авчихсан шүү дээ. Худалдаад авчихсан шүү дээ. Тиймээс та зөвхөн миний олж өгсөн машинд суух ёстой. Тэгэхгүй бол тэр залууд өгсөн мөнгөө би танаас авна шүү дээ гэдэг байгаа. Ингээд би хүний найманы залиас сууч. Нэг таксинаас нөгөөд нь худалдагдсанаас сая л ойлголоо. Гинт миний уур хүрээл. Чи өөрөө явахгүй бол одоох намайг өөр машин суулгаад өг. Тэгэхгүй бол би цагдаа дуудлаа шүү гэдэл цаманж гарлаа. Тэгтэл эзэн маань одоо худалдаад авсан таксины эзэн маань та тайвшир би одоох гэж хэлчихэд гүйж явснаа төд бодлого нэг залууг дагуулад түрээд ирлээ. Нөгөө залуу нь миний толгойноос хөлийн уулыг хүртэл сонжиж харж байснаа. Би жижигтэй эцэнхээ туранхаач юм байна. Авъя да гэдэг. Яа мал үечний бол авч байгаа. Арайч хийхгүй наа. Угаасаа наад үж аав гоё хэдрүүлэгтэй байцтэй. За тэр хоёр хүмүүсээс жаахан зайдах очиж зогсоол хэсэг ярилцж байснаа гар барилцчихаал надаар үрээд ирлээ. Бод бол миний эзэн намайг өөр хүн дамлаа зарчих бололтой. Дамлаа зарчих шиг боллоо. Зарагдсан боол надад бол тэд хоорондоо намайг хідээр өгөлцөж авалцхан сонирн биш. Түрхгэл хот орхон чухал байлаа. Ингээд худалдаж авсан шинэ эзэн маань намайг хөдөлж явсаар дүүрэн хүнтэй нэг машин дээр ирээд та энэ ахыг өвөр дээр аваа суучих гэж хэлээд нас тогтсон бүдүүн шар аваагийн өвөр дээр суулгаж чаад. Өвөр дээр суулгаж чаад гүүгээд алга боллоо шүү. Нөгөө хүн ч цааргалахгүй юм. Бодвол хамсаатууд нь байлгүй те. Жолооч ч юм хэлэхгүй юм. Хидийгээр би жижигтэй ч гэсэн бүдүү аваагийн өвөр дээр нь их зурагшаа хараад суухаар өвдөг тулаад багтахгүй байсан тул ээжтэй тэмрүүлж яваа инхри бяцхан өрн мэт өвөр дээр нь хөндлөн суугаад өвөр дээр нь хөндлөн суугаад нэг гарыг нь дэрлээд л явлаа. Нас тогтсон эмэгтэй хүн их хүн гэсэндээ их халамжтай юм аа. Жаахан явж байгаа л таундаа уух уул гэх юм. Бичээ нийтгөөл гэх юм. Хэрв намайг уйсан бол мемэг хүлхнэ янзад. Нилээд явж байснаа цүнхнээс жихэр гаргаж ирээд л та амандаа жихэр хүлгээд явих гой гата жихэр шүү гэж цаасыг нь задлаад аманд хийчлээ. Жолооч нь машиныхаа өгчмийг асаадал жавхлангийн дуу цураатж эхэллээ. Жавхлан гавьяатынхаа их шиг яруу дуун дуурч амандаа гата жихэр хүлгээд нэр нүл мэдэгдэх тархан шараавга тэврүүлж гисэн. Нүдэн айнаад элдвийг бодог явж төр зур зөөрмөглчихжээ. Тэгтэл машин гинт хүчтэй тонслоод хүлээж явсан жихэр хоолой тэглээд хаач хүнгээ алдлаа. Хагсан хүнийг тонгойлгож байгаад нуруунд дээр нь цогтөг байтал нөгөө мө авгаа чинь өлгийтэй нь ялах хүүхдийг саатуулж байгаа мэд сэгсрээл яана гэдэл дух руу алгаараа балбаад байх амар хүчтэй алгацсан. Ашгүй тэгтэл чихэр жамнаас үсрээ явжлаа. Нөгөө авгаа ингэрээ ухаж байснаа хөхнийхөө даруулганд ороос нүүр гарын алчуур гаргаж ирээд миний нус долбсыг арчиж өгөөд улам чангаар тэрч бүүлэх мэт найхан хөдөлж явлаа. Их хүний сүүний өвнөр шингэсэн алчуураар нүүр хамаа баахан зүдгүүлсэн. Нөгөө гой гата чихрээ хайж олж аваад дуустал нь үлхмээр санагдаад байжаа. Гэвч авгаа надад дахиж гата чихэр өгсөнгүй. Харин цүнхнээсээ няраа хүүхдэд өгдөг соох гаргаж ирээд аманд албагдаж өглөө. Донслоонд нэг удаа хамарлуугаа оруулсныг стооцвол давгүй итчлээ.
Энэ авгаа ер нь намайг игээ худалдаад авсан юм биш байгаа да. Хотод очиод зарагдсан бараа буцаахгүй гэдээ намайг гэрд байрлахгүй яана. Исэн бодол толгойд эргэлж юм шүү. Ингиж бодолж явсаар нар шингэхийн өмнөхөө нийслэхтийнхаа барааг арай гэж харлаа. Драгон төвийн үүдэн дээрээ таксига баргал зогсож амжаагүй вахт нь шахуу өсөрч бууга зүхтаачлаа. Машины дундэр сүлжиж нилээд гүйж байгаад эргээд харч чинь нөгөө авгаач араас хөөж явна шүү. Тэгнэ тэр миний таамаг яг үнэн боллоо. Энэ авгаа намайг гэртээ аваачаад эсвэл буудалд оруулж байгаад яг хүчинтэх гэж байгаа юм байна гэсэн бодол толгой зурсхийлээ. Тэгтэл та миний өвөр дээр уцаа унгаачжээ, уцаа авалтаа гэж бархирах чимээ сонслоо. Үздэл нэрээ миний ингэрийн хармаанд исэн уцаалга. Би буцаж очиж уцаа аваад сайхан сэтгэл гаргаж холын замд намайг асарч тойлж явсан тэр эмэгтэйд баярлаж талархснаа дахин илэрхийлээд таксинд суулгаад өдөж өглөө. Би ч мөн такси барьсан боловч их хотынхоо төгжрөлд бөглөрч явсаар дарханаас хоторхоос ч баг удаан явж гэрийн бараа харлаа. Эмэгтэй хүний тус сайхан сэтгэлийг би буруугаар бодож явсандаа гимшиж гэртээ эрен иртлээ ихэр татан мэгшин уйсаар л явлаа. Нүдэ бүлцийт л уйлчихсан нус нулимсантай холилдсон намайг ихнэр хүүхдүүд нь хараад гайхал байх л та. За яах вэ? Тэнгэрт хэдийн од түгжээ. Орж усанд ороод эртгэн унтаж амрыг та. Ороход ихнэр маа намайг хүнд битгийл зарчсан байгаасаа билээ. Жээ намсраа гинэ. Йоо. Гэтэ яг үнэндээ дархны такси нэг хэсэг ийм байсан. Юу юм тий. Одоо ингээд би бас анх мэдэхгүй энэ хэсгийн урд ороо суучих гэдэг суугаал энэ заяа. Би одоо бодохноо би зарагдсан л байсан байна л да. Юу. Яа. Чамайг зарсан бол лаг штэ тий. Яа би үл тэгнэ харж ирсэн. Гайгүй угж хөлн уртлын тий. Тэгжээс хөхтөм ганцаар явж байгаа юм байна. Нэр баян хурлаа цагаан програмд бас тэгдэг байсан. Аха. Тийм. Тэгээ бүр сүулдэ ингээд шахаад өвөр дээрээ суулгачих гин. Үгүй би суухгүй өөр машинд явна гот тэгвэл яах гэж чи юу яасан. Тэр хүн одоо юу гэдэг чамайг надад суулгачаа чиний мөнгөийг аваад түрүүл явцсан шүү дээ. Харин тэр одоо яг одоо дарахны нөгөө автовокзал чинь ер нь дарахнаасаа жоохон хооштой. Одоо яг ингээд паркинг тэнд байдаг байхгүй юу. Тэгээд анханасаа тэнд таксигаар авчирч байгаа хүмүүс нь л тийм холон бант удахдаг байсан юм шиг байна. Ер нь бол. Одоо хэм итгүй. Зарагцнаач мэдгүй. Хүний өвөр дээр сууж ирэх хэрэгтэй гэж тийжээс. За хүний өвөр дээр бол сууж ирсэн түүх бол байхгүй байгаа шүү. Зарагдаж бол нэлээд зарагдсан юм байна те. Өөрөө ч мэдэхгүй юу. За Батоён гэдэг залуугийн хөгжилтөд үхэн 2 настай жаалаар төргийн хэллэг хилүүлэх оролдлого гинэ. За Жамц чамд цамц өгсөн үү гэнэ. Уул нь хурд хэлэх ёстой шүү дээ те. Гэсэн чинь өөдөөс нь өгөөгүй шүү дээ. Үгүй дагаад тэл жамц чамд цамц өгсөн үү гэсэн чинь жамж өгсөн үү? Одоо та өгөөгүй штэ гэж хэлээ. Үгүй дуустал нь заагаагүй. Жамцын өгсөн цамц чамд байна уу? Байхгүй. Бишээ агаанд дагаад тэл жамцын өгсөн цамц чамд байна уу? Жамцын өгсөн чамч надаа байхгүй штэ. Яа 2 настай хүүхдээс нэг дүргийн хэллэг хэлүүлдэг юм баха. Хүрэл тогоо Бямба гэдэг залуу. За. Манай дүү надад тоог хамгийн хурдан бодсон дэлхийн рекорд нь 5 минут юм байна гэж хэлв. За. Дүү цаг хараад л би өнөөг тоог нь 3 минут 10 секундэд бодож дуусглаа. Би дэлхийн рекордыг эвдвэ. Мундаг ахтай шүү. Байз энэ нэг л с жигтэй санагдаа явчлаа шүү. Дэлхийн рекорд мундаг хүн. Өө муу туучи надаар гэрийн даалгавраа хийсэн байв. Тэгээд бүх зүйл болоод өнгөрсөн байлаа гэж. Кино хонгорой. За Улаанбаатар хотод 11 цаг 20 минут бас нэвтрүүлгийн хамтраалагчаар залуу насны эрдэс захиуртай бас Горжи хамтрайлаж байгаа. За Эсэнтүг компани бүтээгдэхүүн байгаа шүү дээ тийм ээ 100% байгалаасаа эрдэсчиж ундран гарсан усыг савладаг байгаа. Эсэнтүг чи ганцхан Эсэнтүг гэдэг устай юм өгс ийм өөр брэнд усуд юм байна тий. Энэ гэхдээ айгүй одоо нөгөө нэг юм шинэ одоо Эсэнтүг гэхэлэр бид нар чамд шууд ингээл ногоон шилмээ санаад орж байгаа. Тийм энэ болохоор цав цагаан шилтэй улаан ярилгатай айгүй тийм содон юм бэл. За. За Горжи эрдэс ус бол кальций, натрий, калий, гидрокарбонат зэрэг эрдэсүүд загуулдагаас гадна хамгийн чухал нь бол за цахиур агуулдаг
цорын ганц ус юм байна. Тий. За тэгээд залуу эрүүл байхад туслах энэ захиурын ашигтай шин чанарууд нь бол за мэдээж эрүүл залуу насны эрдэс за төгшрөх үйл явцыг бас зогсооход тусалдаг тий. За дээрэс нь коллагены нийлэгчд оролцдог гэхээр энэ бол эмэгтэйчүүдийн хувьд маш чухал. Арсны эсийн нөхөн төлжилтийг сайжруулж уян хатан чанарыг нэмэгдүүлдэг байгаа. За дээрэс нь гоо сайхны эрдэс гэж ойлгож болно. Эрүүл үс болон хумсанд одоо нин чухал үүрэгтэй юм эрдэс байгаа шүү. За ингээд ийм гоё хэрэгтэй эрдэсээ зүгээр усаар шууд авчих нь шүү дээ. Тийм байна усуугаал. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь бол эн чинь юу лээ юу ахгүй те Facebook хаяг маяг. Тий, бүх супермаркет. Горч эрдэс гэж хүчээд Facebook пэйж рүү орох боломжтой. Бүх сүлжээ дэлгүүр болон супермаркетаар худалдаалагдж байгаа. За горч усанд бол утасны дугаар угаасаа хэрэггүй. За ингээд нэвтрүүлгийн хамтраалагчаар залуу насны эрдэс захиуртаас горч хамтраалж байна баярлаа. За болор бонита гэдэг сонсож өсгөө хөгжилтэй дүүхэн. Игчийнхаа тухай бодохоор цаанаасаа мөчин санжаад арьсан хуулгардаг хүмүүс байна уу гинэ ямар амар юм бэ. Хүний постоор комент ицсэн чи овоо хандлт авахаар нь постлогоор шийдлээ гинэ. Хол байгаа болохоор хүсвэл хурж ирээд алвал алгээ гинэ. Цайрч байгаа байна. За нэг ах хоёр 3 насны зөрүүтэй. Нэг өдөр үүмүүлс юм уу, хоорондоо мууцсан юм уу, игчийн уурыг хүргээд гартаа хоёр гээд лагерын 2 амбар тус тусад нь хийвэ. Бид хоёр юун ч үнэн чинь түгжээгүй амбарт игчийг дуутал харанхуй олтол сууч энэ төр гинэ. Сүүлдээ дисгээ хагаад игч рүү очиж гүлгэнэж игчээ шээж болох уу гэж асуудал юу уцаад хаагур тэнэж яваад ирж байгаа. Үгсэндээ шээгэсгээ надаас сууд хамлаа бла. Бид хоёрыг хорсноо марчихсан байд юм да гинэ. Тийм амар. Яа, өөр хорчод. За, хоёр эгчтэйгээ цуг нэг орон дээр унтдаг байлаа. Битгий шахаатай цаашаа ол гэхээр нь борхон зүрхмэн түг хийж хан ор хоёрын завсар гөөхилдэж унтдаг байлаа. Миний одоо туранхаа агаа нь нарийнхан завсар гөөхилдэж унтсаар агаад ийм болсон ч гэж магадгүй. Яа, даам юм байж тэр. Тэг игч нааши баг орон кирчгт нь ганцаар ирлээд унтдаг байсан юм шиг шүү. Нөхөр чи ингээд чаавас хан ор хоёрын завсраар унтаад байгаа юм чи гөөхилдэж. 3 игчийн хувцсыг хилэлгүүр их гусаж өмсдөг байлаа. Болроогүй миний цамцыг аваад явц юм уу? Алнаа. Ямар авир юм бэ? Утасны цаанаас найзуудад сонсогдол ойрлно. Найзууд бараг миний өмнөөс зүрх нь үхээстэй. Яана одоо хараа дими юм биш үү энэ төр. Хувцсны ирүүл хизээ дууссан бэ гэж юу? Игч хөөрхийн хувцаа харамлаж уурлагаасаа залгсан юм уу? Яасан юм? Надаас 3 альсмаар том өмсдөг болсон доо хөөрхийг. Яа, энийг бол би мэднэ. Манай ээж айгаа олон юм хтэй дүнэртэй. Тий, яг ирээл үс явчих. Орж ирээл үс явчих. Одоо манай охин битэрийн оронд яг юм болд шүү дээ. За 4. За эгч хүүхэд харал гэсэн бол харах хэрэгтэй. Хүүхэд хар гэсэн өдөр нь уг нь олон сар харж явсан краштайгаа болцох байлаа. Би хүнтэй кино үзэн штэ гэсэн чи үдий хараагаасаа хинтэйгээ кино үзэхгээ битгий маялаатай дүүнраа хар гэд тухайн хэд нь би 20 настай байсан. Тийш та харнасхаараа чи. Ямар юм аа. Болцоонд очиж хамжилгүй крашта блоклуулсан да гинэ. Тав манай ах найзуудтайгаа сакс тоглож байгаад өндөр өсөрснээс болоод хөлөө углаад хоёр найзтайгаа хамт таксигаар ирсэн. Ахыг харангуудаа сандарсандаа ч тэрүү шууд зохиод авдیں۔ Ах шок, таксины жолооч шок, хоёр найз нь шок, их ч өөрөө шок гинэ. За тэгээд миний ихч бол анхнараас илүү ир хүндээ. Захын 3 авгаата зэрэг хэрэлдээд хажуугаар нохоо өрхөж жов гэж хэлэх тийм л супер хөө. Игчтэй хайртай тулдаал хорооллын зочин буузнны хажуу талын гоо сайхан шинэ жилээр будуулсан зургийг нь хавсрахсан гэнэ. Тэгвэл алуултаад тийм. Тэгээд угаасаа тэр зургийн заяа намсраа нороо хүмсэг жоли уруул энэ төр шахчихсан. Тэрийг баг зочин буудны тоогооч игч заавар ороод боччихсан байгаа. Яа, дээрлэхгүй юм бай ядж яхад. Зүгээр одоо бол ингэж ихчээсээ баг хариугаа аваад байгаа юм шүү дээ. Нэр. Тэгтээ нэрээ юу бас шинэ жил өгөхөд ирэхээр нэрээ ингээл нэг хаамаагүй хүн гүйж үрж ирээд суучтай юм шиг үлээ шүү дээ. Заримдаа ингээл санараад нөгөө нэг хаад харсан газараа нүрэн мөрөө бодох гэдэг хайгуу осолтой шүү. Яа. Отгоо хооги гэдэг бүсгүй. Хүүхдээ үлдээчээд хэнийг үзүүлэх вэ?
гэсэн гарчигтай. За. Бид хоёр 25 настай анхны хүүгээ үлгийдэн аваад нэх удаагүй хүүхдээ зулаан ийхот харуулад мэдрэлийн эмчид үзүүлэхээр гарлаа. Их нялхаст мэдрэлийн эмчийн үзлэгийн цаг захиалаад 10 дугаар сарын 24-ний 9 цаг 30 минутанд үзүүлэх цаг аваад л өмнөх өдөр нь бүх юмаа бэлтэж байгаад өглөө нь хүүгээ хувцалж аваад л уйлаад авахаар нь эмээд нь тэврүүлээд ягаан дэвтрийг нь олж аваад л цаг харсан 8:30. Манай гэр налаахт байдаг болохоор хариугүй хоцорлоо гэдэл яаруу санд руу хотын зүг тавхилаа. Баян зүрхийн товчоо өнгөрөөд явж байтал нөхөр хүү унтаж байгаа мó чимээгүй байх чинь гэсэнд эргээ тартал бурхан минь хүү эдвэ. Яана. Хүүгээ яалаа гэсэн нөхөр хутлаа хүнээр тоглоод байгаа. Юу яриад байгаа чи аваагүй мүү гэж байна. Би ч яаж ч мөчөөгөө өхүү юу яриад байгаа чи аваагүй мүү л гэл. Тэгсэн нөхрийн утас дуурч байна. Хадам ээж та хоёр хайчваа эмнэлгийн цаг чи хэцүүдлээ хүүхд уйлаад байна. Хурдан ирэл гэж байна. Үзүүлэх гол хүнээ үлдээчээд хэнийг ч үзүүлэхээр яваа юм. Бүүмэд яаруу санд руу гарсныг шилхүү. Бас болоогүй дотроо ээж ирт залгаад хэлчихгүй холдсон хойно залах юм гэсэн ч юм бодоостой өөрийнхөө бурууг бас ээж рүү товччихээ. Тэгээд л бусаж очиод хүүгээ аваад ахаад гарсан да. Юу 9:30 12 өнгөрч явахад гуйн байж эмчтэй үзүүлээд буцсан шүү гэж. Харлаа. За. За дараагийнх нь Баатар хүү Золзя гэдэг сонсогч өсгөө үйлчлэлтэй дүүх байна. Сурагч насны паян гинэ. За 13 4 настай л байсан үедээ нэг удаа хичээлээ тараад л автобусан цугаад гэрийн зүг явж байлаа. Сул суудлаахаар номтой цүн хүнд тул гүйж очиод суучглаа. Тэгсэн хажууд 20 гарчил яваа болов гэмээр нэг хөөрхөн ихч ирээл зогслоо. Дараагийн бодлоос нэг өндөр том битаах автобусанд орж ирээд яг л тэр ихчийн хажууд ирээл зогслоо. Би тэр ахаас сүрдээд босч өгөх гэтэл аагаан дуу суусуу гэл энийхээр нь буцаа суучлаа. Ажихны тэр ах нөгөө хөөрхөн ихч рүү харц чулуудаад л нилээн сонирхож байгаа олтой шүү. Одоо бодох нэг нэ. Игч миний урд талын суудлын бариулаас барьчихсан явж байсан. Нэг харсан игчийн гар 2 гар болоод давхарлтчихаа. Би зочиж гайхаад игчийн жижигхэн цагаан гарн дээрх том бор гарыг дээш дагуулсан хартал нөгөө ах гараа игчийн гарн дээр тавьчиж игч ичингүүрэл ах инээгээл. Би гайхаал хэсэг удсноо ахын бор гарн дээр би өөрийнхөө жижигхэн цагаан гараа давхарлаад тавьчлаа. Согоогүй. Авэжгүйгээр болох тавааш. Яасан гэхээр би тэр хоёрыг тэгэж гараа давхарлаж тоглож байл гэж ойлгосон тухайн үедээ хүүхэд болохоор зэхэл ястай юм шиг л санагцсан. Тэгсэн тэр хоёр бүр бие рүүгээ харж инээлдээд ах над руу харснаа эрхийн уруугаа гоцоолгоод инэв. Би ч буух буудал болоод буугаад явсан. Одоо бодох нэ тэр хоёрын танилцаж буй агшинд шаал хөдлөнгөөс оролцож шавар хаасан мэдчихлээ. Харин ч илүү дотн олгосон болов гэж боддоо штэ. Одоо тэр хоёр маань гэр бүл болоод олон хүүхэдтэй болсон байх өө. Тэгсэн бах уу? Өөрөг нь ихч биш юм бэ тий? Биш. Би ихчээд төрсөн ихчээд байгаа явж байгаа юм. Автобусын дотор зүгээр л таарсан хоёр ах ихч хоёр. За, Сувана гэдэг эмэгтэй. За. Ихчийн хувц центр гэснээс нэг юм санаанд орчлоо. Оюутан байлаа. Яг л нэг гангалмаар, гоё болмоор үе байдаг та. Ихч бит хоёр уг нь хоёулаа оюутан ч гэсэн маний ихч намайг бодвол хичээлийн хажуугаар ажил энтер хийдэг. Хувц центр ихтэй ажгүй. Даанч амар харамлна. За тэгээд л угаасаа ихчийн ийм л гоё харагдахаа нэг удаа ихчигээ хувцсыг хулгайлж өмсөд яг тухайн үедээ л модонд ороод байсан өстэй захтай пальто, намхан судалтай доогоороо өргөн тэлээг нэгэд яг иж үрдлэр нь өмсчихсэн. Ихч өмсчхөөр л гоё харагдаад байснаас надад бол яг зогсног уу юу гэдэгт одоо эргэлздэг л дээ. За, гутал нь бүр бараг 39 ярьдмаар байл. Би 36 хөлөндөө. Бас арай. Би 36 хөлөндөө зузаан аймсаар даруулаад өмсчихсэн гуталтмуур юм аашаа. За тэгээд гадуур айгүй өөртөө ихтэй явж исэн чил ихчээ ангийн хүүхэд ч гэлөө, найз нь ч гэлөө араас дуудаад ихчийн нэрээр хөөй бэлгээ гэд олдгүй. Би таньдгүй. Тэр найз нь хувцаар нь таниад олдгүй. Би дотроо хандуураад байгааг нь мэдээд олдгүй. Бантсандаа чигээрэл хордоо урд даалгаад ёстой илгийн юм боллоо. Дотроо бол мэдээд байгаа аахгүй. Ихчийг л тэгж дуудаад байна гэж. За тэгээд ороо ирээд угаасаа уламжлалсараа ихчтэй алуулаад л бөө юм болсон. Уг нь ихч хувцсыг нь намайг хулгаасныг мэдээгүй байсан чинь нөгөө найз намайг барьж өгсөн. Тэгсэн чи ихчүүр сүулдэ аргаа барсан байртай. Хүүрээ чи ядаж нэг нэгээр нь салгаад өмсөөч. Гэжэж үлээ гинэ. Яст. Нэр тэнийг хүүрэн ядаж нэг нэгээр нь салгаад өмсөөч.
Йоо, яана би одоо заяа 9-р ангид ахтаа штий. 90 оргонд юу бодож тэгж хувцалж өмсч одоо яг тэр үед нь ингээд манаа нэг их ийм хөдөө зулзууруу ингээд айгуу гоё амралтанд явцсан. Тэнгүүтээ манад ингээд бүх юмнуудаа ингээд орхицсан. Тэгсэн чинь би заяа сайхан ингээд амар том ийм шигтгэ юм манайдан бүгчнүүдийг ингээд зүртсэн заа юу. Тэнгүүтээ ингээд нэг урт юм тэр одоо авгагийн савхин дээл өмссөн заа юу. Яг бүгчнүүдээрээ зөвхөн зөхөж алхаад байгаа мó гайш. Гүй тэр бүгчөөр яг яадгийг. Гүй яа тийм эмгтэлгүй юм чинь тэгээд нэг гоё санагдсан юм байлгүй дээ. Тэгэл нэг юм амар хурдан том болоод ийм хүүхэн шиг болохын л хүслэн штэ тэр чинь угаасаа. Шал өвчтэй нэрээ. Ста нэрээ ёо. Гэхдээ нэрээ тийм л явахт бид нар ингээ нөгөө бакалийнхаа төрөг ингээл тарж гармуу шигэлж өмсөхгүй л тэгдэг байла. За Улаанбаатар хотод 11 цаг 31 минут болсон. Нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар за BSB Black Friday хамдралтай худалдаага эхлүүлсэн байгаа юм байна. Тэгээд зөвхөн өнөөдөр болон маргааш BSB-гийн бүх бараа 10-аас 90% 90% гэж шít. Хямдралтай байна. Жишээлбэл Японы Toshiba брендийн 2 хаалгатай хөрөгчнүүд 50% хямдралаа утсан 7722 TIC 272 7722 TIC 272. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч BSB-д баярлалаа. Black Friday. За өргөжлүүлээд миний өргөх за Казу гэдэг сонсогч маань бааранд ээжтэйгээ таарсан ээхүү. За. Ирүүлжүүлгээд аавтайгаа таарсан гэдэг шиг. Би үл ирүүлжүүлгээд аавтайгаа тааруулах байхгүй. Ээжтэй бааранд тааруулстай амар юм болоо шүү. За, уншиж буу цаг үе юм эндээ. Өөр тохиолдсон хөгжилтэй явдлаа эргэлзэж бичгээр шийдлээ. Би ажлынхаа хамгийн отгон нь юм аа. Сайхан эгч нартай ажилдаг. Нэг өдөр бид ойрд гарч ороогүй юм байна да. К орж орли, баар орж бүжиглэе гэж гарцгаа. К гэдэг нь караоке л юм. Тийм байна. Би ээж рүүгээ оройтон гэдгийг хэлэхээр залгав. Ээж тэгсэн өөдөөс би бас оройтон дүүдээ хэлээрэй л гэж байна. Ээж бас гарч орох юм байлгүй дээ гэж бодоод дүүрүүгээ мессеж хичээл орхичлоо. За ингээд эгч нарыгаа дагаж намраал явж өглөө. Караокед хоолоогоос өөдөл дууллаа, 2-3 пи уулаа, халлаа, өргөжлүүлээд баар орлоо. Баар ороод нөгөө уусан 3 пи ундаа халсан хүн чинь савлаа да. Баарч хүн ихтэй. Бүжгийн талбайн голд ажлынхаа нэг эгчтэй эргэн тойронд бүжиглэж байсан хүмүүстэйгээ тойрог болоод тойрог дотроо өөрөө ороод ийд савж байгаад эргээл харсан чи ээж явж байдیں۔ Би бүр шок. Яаж ээжтэй бүжгийн талбайд харж байгаагүй. Шүүхэн ажлынхаа эгчи араар ороод манай ээж явж байна. Намайг нуугаараа гэд хүмүүсийн араар ороод явсаар хагаад бөөндөө сууж байгаа ширээндээ очиод ээжигээ хэсэг харлаа. Пүү ээж бүр нураалаач ээ. Яа. Чи юу гэсэн үг юм бэ? Ээжний клуб дараа бүжгэлж байгаа ч та. Хоёулаа нийлээ бүжгэлэх байсан юм шүү дээ. Ажлын хэлбэр намайг хараад татаад унцсан. Чиний наад шоу чин зан цусных юм байна. Хич шоолоод идэв шүү. Аргагүй дээ бааранд орохоор надаас өөр урайлж бүжиглэх хүн байдгүй юм чи. Хэсэг ээжийг хар зогслоо. Намайг анзаарахчгүй бүжгэлсээр л хийж байгаа хөдөлгөөнүүд нь надтай төстөө гэж байгаа. Яа, хөдөлгөөний ижлэг баг дээ. Яг тэр үед шоу чин за удамшна гэж яахаа гэсэн бодол толгойд орж ирж үлээ. Ээжтэйгээ баарн таарна гэж хаста зүүдлээчгүй явлаа. Бурхан минь гинэ. Тийм цусных ялцчихгүй. Тэр нэг юм дэврэн хөөрөө зам бол нэрээ цусных байж магадгүй шүү. Гоё ээжтэй юм бэ? Одоо тэгээд хардаа манай үеийнхний заяа 20-тоо төрүүлсэн хүүхэд нь одоо 23-тоо 24-төө болсон байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ингээд би бааранд явж байгаа тэр 23 4-төө хүүхэдтэйгээ таарлах зүгээр инүүхэнд байхгүй юу? Тий. Яг уу ордог газрууд нараа өөрөөж магадгүй. Тэрнээс биш. За харьяат BT гэдэг бүсгүй. За би харуул хамгаалалттай байранд амьдардаг юм аа. Бас нэмгэн антай болохоор шоудж болохгүй. Шаардлага бас бусдад тавьж болдгоо нэг тиймхэн байр. Нэг ороо унтах гэсэн нэг айл нь пижигнээд инээлдээд ёстой нэг лай болж байна. Нүдэн айнаад яг сайхан нойр орж ирэх айрал түчигнээд. Тэгэхээр н хамгаалт руугаа манай давхарт айл шоудад унтуулахгүй байна л гэлээ. Тэгсэн харуул буцаж залгаад танаа давхарт хинч шоудаагүй байна гэхээр нь би буруу сонсдсон байх та гэл буцаал гэвтэл. Үнэхээр чанга инээлдэ айл хөгжим сонсогдоод ах шиг. Уур хүрээ дахид залгаад ирээд сонсооч дээд талын айлын бишүүл гэлээ. Удалгүй хаалга тогшоод нэг өндөр залуу дээд айл чинь биш байна л гэх юм. Нээрэн босоод явхаар сонсогдохоо байгаад тэгэхээр нь буцаж орон дээрээ ирж суугаад хаалга ор хоёр нэг чигт
унтлагын сарпаачийг өмсч гисэн. Энэ үед хаалга онгорхоо нөгөө залуу үүдэнд би орон дээрээ суугаад наашаа суу гэд гараараа догтогдоо тэгж дохоод гинэ. Хаалга онгорхоо сарпаачтай орон дээрээ суудсан. Тэгж за тэгсэн суугаад тэгсэн нөгөө залуу үүдэнд би орон дээрээ тэгсэн ирээд эндээс чанга сонс гэд нөгөө залуу эндээс чанга сонсоо гэсэн нөгөө залуу босго тавахгүй бодоод цосоод ах юм. Яа. Орон дээр ингээд сарпант өвгөө наашраа гэдэг гарч ямарч айдмаас. Гинт миний шар хөдлөөд аливаа хамт явъя. Гадуураа юм өмссөн болоо доод айл руугаа очоод. Тий, аливаа хамт явъя гэж гадуураа юм углаад л доод айл руугаа очоод тэр шоуж л байгаа зүтэй гээд нөгөө айлыг нэг юм барьж өг. Гол нь тэр залууг босго давахгүй байсныг гэртээ орж ирээл ойлгосон шүү дээ. Гэхдээ тэр айл хайх процесс донд биш. Бүр дараа нь гинт ойлгосон тэхүү. Шүндүнд худлаа ярьж байгаад шууд орлуугаа нүцгэж яах вэ? Тэгснээ бүр энд л ирээ сонсчих юм тэр. Нөгөө залууд сонсохдохгүй. Үгүй энэ орон дээрээ сонсоод. Сарпачтайгаа тэ санаа зовчихгүй. Тэгэл юу сүртэй ингээд 10 цаас сарваж магадгүй амар үхэн байр гэж бодсон байхаа. Би нойр мөхөн доод айл гэж сэтгэхгүй. Манай давхар эсвэл дээд айл гэж боддог бас те. Орондоо ороод бүх сулаагаад ичээд яа тэгтээ сайхан унтсоо л гэж. Йоо энэ бэлгээ гэдэг үнийг комментоос олж ийн. Та хоёртой энэ өдрийн минь танаа радиог байнга сонсдогоо. Эхнэр бид хоёр анхны дугаараас нь эхлээл сонсдог. Бүр хаяа дахин сонсч инээдэг. Манай эхнэр гэрлээ их чи ий гэж уйлдаг тэрийг сурчсан байнга дуурайдаг гинэ. Тэр нь яасан юм. Ий гэж уйлсан. Ёо манай нэг 10 жилийн найз өвхөө өвчтөе хогч тэр нөгөө нэг манай 10 жилийн уулзалтахгүй юу. Тэгээ ингээд салаад өөр газар руу ингээд нөгөө голын чимээр өнгө очсон чинь бараг таарсан хүн болгонтой манай энэний нөгөө сүүлийнх нь нөгөө тэр үдийн ачрыг үзсэн нөгөө боомда бажга гэж ямар ч нэг дуу зөхөөгөө дуулсан бид тэр үедээ тэрийг цээжилсэн. Тэгээ нэгтэй яриа дуугаа гарч юм. Тэрчээр хүмүүс тэгдэг байхгүй чи ингээд. Олны анхаарлын дүүд авах гэсэн. Би чиний тэрийг чинь тэр дуугийг чи цээжилсэн штэ л гээ тэгжээсэй. Уулзахтаа. Тэг би нөх тухайд нэг юм бодоошгүй тэгсэн чинь дахиад бүр тэмнэр өн мангар олон юм байсан чинь нөгөө яг ганц нэг хүн таниалаараа ярьсан чинь манай энэний нөгөө сүүлийн дугаарыг үзсэн үү? Би тэр дууг нь бүр цээжилсэн. Бүр дууж өгөөд байл яах вэ? Тэгнэ. Тийм. Ихтэй найзууд байна. Зөвхөн өшгөлөд авчихмаа. За борхон гэдэг сонсогч маань захирал Заки хит хоёрын бүтлгүүтэл гинэ. За. Би гэдэг нь оюутны ширээнээс дөнгөж салаад л будг нь хангалсан дипломтой хүн хэд хэдэн байгууллагад очиж уулзаал ажилд орох газраа сонгож ядан байгаад л нэгэн шинэхэн өдөр тутмын сонингийн газар маркетингийн менежерээр ажилд орвоо. За манай Заки очиж уулзахад цалин эдэг авмаар байна гэж асуусан чинь ганц хүн бич 130к ч билүү тэгэл аваа хийсэн. Закер нь ахын шинэ юм эхэлж байгаа 110к өгөөл гэсэн ганц хүн. Тэр үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 70к авцаал байсан санагдчихээн. Бусад газрууд 85, 90к энтер гэ дандаа 100к өрөхгүй цалин хэлээдээс юмдаг. Хамгийн өндөр цалин амлсан тэгээд шинэ газар гээл. За ок гээл. Танаад орё гэлээ. Маркетинг менежмент гэдэг үгсөө дөнгөж л гарч ирсэн би. Маркетингийн менежер гэдэг албан тушаал ямар үүрэгтэйг мэдэхгүй. Яг үнэндээ манай Закич мэдэхгүй. Яа. Юу ч удаагүй цалингаа ярилцаалаа. Тий. Гэтэ намайг дөнгөр төсөөд яг ажилд орж байхад тэр үед миний цалин 50,000 болсон шүү дээ. Тийм л байсан. Тий, би бас 70,000 болсон. Миний бодлоор бол сонингийнхаа захиалгыг олох, нийтлэх, зар сурчлагаагаа олох л үүрэгтэй гэж ойлгосон. Гэхдээ бурхан минь би орсон өдрөөсөө л өглөө 7-д орж сонингоо хэвлэлтээс хүлээн авах тэр үед би ихчтэйгээ яарамгт амьдардаг байсан. 5 гэж босоод эхний автобус 6-ад явна. Сэтгүүлч агч нар болон Закиг ирэхээс өмнө цэвэрлэгээ хийж өглөөний хуралд бэлдэж ах эгч нарын зараалд гүйж өдрийн сонин ард ирэх хоёрлоо өдөрт бараг 10-20 удаа орно. Кофеч айгалж өгнө. Манайх Ньябагу жижиг сажиг санхүү барина. Үдээс өмнө Закита ээлжлээд элдв бусын юмд явна. Үдээс хойшил жоохон цаг гарч өөрийнхөө үндсэн үргээ биелүүлж гутлынхаа оншорыг эрэхтэл улыг илэгдтэл улаан ирээд суваа гамттал ямар гэсэн юм бэ?
Гадуур яаж зургуул цэцэрлэг дүүрэг ороо бүх төрлийн байгууллагуудад сонингоо танилцуулж захиалга авна. Бизнесийн байгууллагуудаас зар сурталчилгаа олох гэж баахан газраар орж уулзна. Ядаж байхад баахан сонин байнга үүрч явна. Захиалга авахдаа нөгөөхөө тарааж өгнө. Ердөө 3 хувцастай. Хар бирюк, цагаан цамц, улаан ярианд цов. Тиймлээ дидаа зайлал дээр. Бүтэн сар нөгөөхөө бараг өмссөн баха. Аминдаа л олон хүнтэй уулзна. Офис хувцлаж байгаа нь тэр ах. Тэр цовж бараг миний биш энэ ихчээс л өвлөгдөж ирсэн баха. Цов маань гандаад улаан яриан биш бүгээ ирсэн баха. Цагаан цамц гар өмдийг өдөр болгонд угааж эндүүд нь сүүлдээ бүр эндүүдлэр ингээ гэлаацсан. Ингэж гадуур дотор гүйж явсаар нэг мэтгэд сар дуус цалингаа авахд элдв шимтгэл нь хасагдаад 100к өргөө зоосоо. Би гэдэг хүн чинь баярлаж бараг л саята одоогийнхоор бол тэр бомтон болцсон мэдрэмж. За авч ингээд л анхны цалингаа аваад креманда ичээл нөгөөхөө байн гаргаж ир тоолж үзмээр санагдаад ээж аавдаа юу авчихгүй гэж бодогдоод орой ихчтэй очиж пэдимээр санагдаал тогтод сууж өгөхгүй өдөр дуусч ашгүй амралтын өдөр болж зах гарвөө. Хөөрөө сэтгэлийн хөрлөөр өөртөө нэг ээлжийн цамц нөгөө мө илэгдсэн гутлаас сольж батянк аваад аавда ганц жил юм аваад ээж ихчтэй бас юу ч хэлээ авч тэгээд нөгөө 100к өдөртөө будаа тийм захаас гарахта микроны нугсан цугаал нэг их юм авсан баян уу шиг сэтгэл дүүрэл харж илээ. Нэрээ нугсан цудаг өстэй микрон. Тэгэл маргаашнаас нь ажилдаа эргээд л хатарч гарч байгаа юм чи. Тэр үед ихч маань юу надад илүүчлэх бараг би ихчээсээ илүү цалинтай байсан баха гинэ. Энэ маягаар ахад нисэр болж улсын наадмын амралт болж цалингаа аваад лахиж энти гэдэг. Наркос яа. Энти шопор. Энти шопорч ээж аав хідэн дүүнартаа жихэр жимс аавда наадмын малхаа аваад хөдөө гэрлүүгээ ихчтэйгээ явлаа. Ээж аав хоёр намайг хараад шок. Аргагүй шт бангар цагаан охин анх ажилд орж байсан. Тэгсэн 2 сар гарan гүүгээд хаврын гацсан босч шиг хар охин гарч байгаа. Бараг мал төллөөс аав ээжээсээ ч хар. За ээж аав хоёр ажил хийх ямар байна гээл баахан шалгаагаал аав минь миний авч утсан нөгөө ганцыгаа хүртээд нилээн хансны дараа одоо наад ажилласаа гар зундаа гэртээ амраад намар өөр ажилд ор гэ явуулсангүй. Би угаасаа аавын өмчний хүүхэд тэгээ ихчээрээ закирууга захиа очиод үг дагаал явууллаа. Тэр үед ус ширмээс аахгүй ихчээрээ л хэлүүлж байсан юм даг. Инээдтэйч гэх үү, өрөвдөлттэйч гэх юм уу, анхны карьер маань ингээд төгссөн юм да. Тэр ажилласаа ихч зүйл сурсан. Ихч ядарч билээ. Одоо холтод закетагаа холбоотой байдаг. Манай сониноо 8 сар доог захиалгагүй болж дампуурсан. Аргагүй шт бүх байгууллага амарчж байгаа юм чи. Тэгжтэй. 5 сар шинэ бизнес эхэлсэн. Ялангуяа өдөр тутмын сонингийн бизнес эрхэлдэг тэнэг хүн манай Заки л байсан байлээ. Би ч ална гэж ажилд орж байсан байлээ. Манай Заки ч анх ална гээл хувийн юм эхэлсэн тэр байсан байлээ. Оо 5 сард эхлээл 8 сард болчихоо. Баягаас. Яа аав баг мэдсэн чи биш үү дээ. Угаасаа тэр мантон бус шиг мантгар цагаан өхөн гацсан хар борц шиг болчихгоо чи харахгүй шүү дээ. Аа. За Улаанбаатар хотод 11 цаг 44 минут болсон нэвтрүүлгийн хамтран аялагчаар хамар угаах баллон болон давс циклийн хамтран аялагч байгаа. Чи энэний тэр нөгөө хамар угааж байгаа бичлэгийг үзсэн үү? Тэр амар биш юм уу? Гэтэ хүүхэд угаагаад л зүв зүгээр. Үгүй одоо ингээд нүг биднийг нөгөө энэ хамар мамар ингээд нөгөө гуншиж мушаад ингээд гамритны шинж тэмдэг илэрхээр нөгөө хачих хамар хоолой юм чинь нэг юм ярван ойл гэдэг нэг юмар энэ хамар руу н оруулаад энэ хамраар ингээд доор нь сав барьж байгаа л угаачдаг гэсэн шүү дээ. Би үл гэж угаалж үзээгүй. Үзээгүй юм уу? Тэрл гэсэн үг. Тэрл одоо ингээд орчин цагт өөрөө гарын доор ингээд хамраад цэвэрлж болдог болчиход байгаа байхгүй юу? Оо за. Тэгээд тэр хамар угаахаар ер нь яана гэж. Айгүй хэрэгтэй. Одоо нөгөө нэг энэ ням вирусыг цэвэрлэж нөгөө халдварыг бууруулна нэгдүгээрт заяа. За тэнгуүдээ нөгөө харшилтай хүмүүс амар их ингээд шүү. За тэр чин аллергений цэвэрлэж нөгөө нэг харшлын шин тэмдгээ багасган заяа. За тэгээд нөгөө хамрын өндөөс ялгарах эмгэг ялгац цэвэрлэнгээр одоо яг тэр гамритны эхлэл мэхлэлтэй одоо тэгээд тэр мэрийг. За тэгээд нөгөө ингэж цэвэрлэж дуусныхаа дараа янз бүрийнхаа хамрын цацалгыг хэрэглүүл илүү их үр нөлөө үзүүлэх байхгүй. Мэдээ шүү дээ тэр чи одоо нустай хамар руу цацах хүндий гоё цэвэрхэн хамар руу цацах хоёр ч юм. Яг үнэ. За ийм ашиг тустай юм байгаа шүү. Тэгээд угаасаа энэ ингээд баллонтойгоо
дотроо 30 ширхэг ийм нөгөө давс нь хамт байгаа. Тэгэл тэр баллон дотроо 200-аас 220 г ус хийгээл тэнгүүдээ нөгөө давсаа задарч хутгаж байгаа. Тэгээд угаагаал нэг талаараа гаргачин гэсэн. Тэгээд дотор нь үлдчихэж штэ. Тэрийг дахиж ашиглахгүй шууд дасгах нь. Тэрийг бөөр жоохон 5 настай хүүхэд ингээд угаагаад гэлээ. Манай сонсогч нөгөө Гүнжил 5-ын хүү охин хоёр угааж байгаа юм бичлэгээ надруу явуулж ирсэн. Бүр сурцсан. Нэг талыг нь хамраа шахаад нөгөөдлийг нь хамраа усаад. Тэхийн тулд бас ингээд зөв зогсож мосох хэрэгтэй тийм. Заавар нь байгаа гинэ. Яг үнэ. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээллийн 70 13 35 35 70 13 35 гэдэг утаснаас яг аль биесных нь эмч төлөөлөгчнөөс аваараа тэгээд одоо бүх төрлийн бүх эмийн сангуудаар худалдаалж байгаа. Монсын эмийн санд бол бүр илүү төлхөө байгаа шүү тийм. Нэг настай хүүхэд хэрглэж болохгүй гэж шүү. Болохгүй шүү. Тийм нэг настай хүүхэд хэрглэхгүй. Тий. 3 настай хүүхдийг эмчийн заавараар зөвхөн хэрглүүлсэн. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар хамар угаах баллон болон давс тиклийг хамтран аярлаж байна. Баярлаа. За баярлаа тиклин. За би төр болд анх Баатар гэдэг залуу рэпер гинэ. Манай найз дуучин тэр дундаа рэпер болох хүсэлтэй байлаа. Яасан бэ гэвэл манер нэг өдөр намайг дуудлаа шүү. Гараад ирсэн чи андаа машин цуу. Ман чин дуугаа хичүүлэх гээдээ. Манийхаа раймны төгсгөлийн үгнүүдийг нэг тийм эвтэйхэн давтаж хэлээд бүксчихэд гэдэм байд. Би ч Монгол зангаараа жижигхэн гуйлгаж байгаа л зөвшөөрлөө. За тэгээд нэг ах хүүгийн гэрт байрлах өндөгний цаасан хайрцагаар бүтээсэн студид толгоогоо хийгээд суудлаа. Муу найз минь уг нь их гоё хоолойтой л доо. Энэ яасан сүртэй юм. Яг энэ нэг юм 2000 оны Америк хипхоп баятай. За эхэллээ. Сэрвэж шиг хоолойгоор 2 удаа хоолой заснаа л шүн дунд нар жаргана гэдэл эхэлдэг бай шүү. Шүн дунд нар жаргана. Шүн дунд нар жаргана. Гэдэл эхэлдэг бай шүү. Би ч тэрийг сонсоод цочих шиг болоод байдаг чадлаараа дагс руу налгатлаа. Ингээд л манерийн карьер эхлэхээс өмнө дууссан да. Шүн дунд нар жаргаад тахта яах вэ? Манер уурхаад том тэрэг барьдаг сайн сайхан амьдэрчл яваа л та. Хэрвээ тэр дог бичүүлээ затсан бол ээжийн дайсан киноны Жамбал гарав шиг нэг балан амьдаг урлаг ярьж бүлтрээд илгийн авах байсан байх гэж бодогдоод байдیں۔ Нэр бити бичээрээ найзынх нь нэр ховор шүү онгой болно гэсэн. Тэгэхээр би алтан шонхор найзынхаа нэрийг бичихгүй байхаар шиг. Ямар хэлээр. За өндөгний хайрцаг шиг студид энэ чинь мэдчихэж байгаа юм. Тэгээ 3 өндөгний хайрцаг ингэж нийлүүлж скотчингуудаа дунд нь ингээд мик гэсэн нэг дотор толгоогоо ээж байгаа ингээд дуулдаг. Тий. Лагууд нь бол ингээд нэг өрөг өндөгний хайрцаг доторолчтой. За NA гэдэг сонсож өсгөө хөгжилтэй түүхэн. Өчигдөр бөмбөгрөөс нисхийн автобусан суугаал явж ялаа. Монголын үйлдвэрчний хуулийн соёлын төв ордон дээр автобус зогсдол урдаас нэг ах уу. Нарны гүр давах юм уу гэж орилж гэн. Бүгд чимээгүй байсан чи. Хөөш, нарны гүр давах юм уу? Яах юм бэ? Гэдэг. Хүмүүс давна штэ, давна. Алдаа одгон дээр зогсно гэвэл бүгд шүүгэлтэл нөгөө ах чинь ингэж харснаа. Та нар чимээгүй байл да байна уу гэж наасан уцаар явж ирсэн байлээ. За энэ үрээд 2023 оны 11-р сарын 24-ний Баасан гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радио 3 дугаар студиэс үрчитлээ мишээ гэсүрэтээр шууд түрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар хамар угаах баллон болон давс тиклийн за мөн залуу насны эрдэс захиуртаас горж хамтран ажиллаа баярлаа. Баярлаа мөгийн. За баярлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч залуу насны эрдэс захиуртай ус горжи. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч хамар угаах баллон T-Clean мэдээлэл хутас 713 35 35 713 35 35. Үдийн хачир нэвтрүүлэг Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3